За энэ манайханд өнөөдөр би та бүхэнд Apple ID яаж нээх мөн password мартсан хүмүүс password-а яаж сэргийлэх талаарх бичлэгийг хүргэж байна. За тэгээ бичлэгийг үзэхээс өмнө та subscribe дарахаа бити мартаарай. За тэгээ шууд бичлэг рүү оръё. За ерөнхийдөө бол Apple ID нээх маш олон аргууд байгаа. Та утаснаа Search-Pay, компьютер үзэж маш амархан аргаар ерөнхийдөө бол ID нээх боломжтой гэсэн үг. Өнөөдөр би та бүхэнд iCloud-ийн сайт руу орж яаж Apple ID нээх вэ гэдгийг хуваалцсан. За энэ арга болохоор гар утасч бай, компьютерч бай, аль нь дээр ерөнхийдөө бол нээж болно гэсэн үг. За мөн ID-ийн пассвордыг мартсан хүмүүс бас маш олон байгаа. Тэгэхээр яаж пассвордаа бас сэргийлэх боломжтой гэдгийг бас давхар хэлээ явуулчихын. Тэгэхээр та бичлэгтэй минь хамт байгаарай. За бүгдээ шууд нуршихгүйгээр оръё. За та Google рүүгээ ороод Google дээр iCloud.com гэж бичээд за iCloud орхон sign гэсэн сонголт гарч ирнэ. Sign-ин руу нэвтрээд за ингээд нэвтрэх үе танд хоёр сонголт гарч ирнэ. Нэг нь болохоор use a different Apple ID буюу өөр ID ашиглах. За эсвэл өөрийнхөө ID-гаар нэвтрсэн хоёр сонголтууд гарч ирнэ. За бид нар мэдээж өнөөдөр шинэ ID нээх мөн пассвордаа сэргийлэх талаарх сурах учраас use a different буюу өөр ID нээх сонголтыг хийнэ. За энэ сонголтыг хийгээд яах вэ гэхээр өөрийнхөө ID-г хийгээд пассвордаа сэргийлэх боломжтой мөн шинэ ID буюу create Apple account гэсэн сонголт гарч ирдэг гэсэн. За тэгээд хэдүүлээ шинэ ID нээх учраас create Apple account гэдгийг сонгоно. За ингэхгүй таны талаарх мэдээллүүдийг бүглэх хэсэг гарч ирнэ. За first name гэдэг дээр өөрийнхөө нэрийг бичнэ. За last name гэдэг дээр өөрийнхөө үгийг бичиж болно. За энэ religion гэдэг дээр болохоор та өөрийнхөө амьдарч байгаа улсыг бичих хэрэгтэй. За өөрийнхөө төрсөн онсоор за өдрөөр эхэлдэг. Төрсөн өдөр, төрсөн сар, за төрсөн жил. За энэ сонголтыг хийдэг. За үргэлжлүүлээд за энэ дээр өөрийнхөө та нэг Gmail буюу өөрийнхөө ID-г зохионо. Гэхдээ та аль хэзээ нэгдсэн байгаа Gmail-ийн хаягийг бичих хэрэгтэй. Ягаад тэгэхээр таны Gmail хаяг дээр чинь баталгаажуулах нууц гэрдэг. Тэр нууцыг та хийснээрээ та Apple account чинь нэгднэ гэсэн. За тэгэхээр би надад байгаа сүүлд нээсэн Gmail-ийнхаа мэдээллийг оруулъя. За энэ Gmail дээр надад дээр нууц өгөх учраас би аль хэзээ нээсэн байгаа Gmail дээр Apple ID-га нээж гинэ гэсэн үг. За дараа нь болохоор та 8-8-аас дээш нүүс үг зохиох хэрэгтэй. За энэ дээр болохоор тэмдэгт том үсэг, жижиг үсэг, мөн тоонуудаас бүрдсэн байх хэрэгтэй. За тэмдэгт том үсэг, жижиг үсэг, тоонууд. За 7 хэсэгтэр мөн давтаж чинь тэмдэгт том үсэг, жижиг үсэг, тоонууд. За ингээд нууц үг боллоо гэсэн үг. За ингээ нууц үгээ зохиоцсон. Үргэлжлүүлээд энэ хэсгээр өөрийнхөө утсын дугаарыг бичнэ. За өөрийнхөө ерөнхийдөө таны талаарх дэлгэрэнгүй мэдээлэл өгч. За тэгээ мөн баталгаажуулах кодыг текстээр авах уу, фоноор авах уу гэдэг бас сонголт гарч ирдэг. За энэ текстээр байвал өрн зүгээр. За энэ хоёрыг чеклээд за мөн айлгүй байдлын нууц кодыг хийн, нөхсөн кодыг хийн. Ингээд таны хамгийн сүүлийн үйлдэл дуусчихна гэсэн үг. За ингээд энэ нөгөө нэг би хэлсэн те та аль хэзээ одоо нэг үүсгэсэн байгаа Gmail хаягаа оруулах хэрэгтэйгээд тэгэхээр энэ Gmail хаяг дээр над дээр нууц үг ирээд за ерөнхийдөө бол ингээд би шинэ Apple ID-тэй болчлоо гэсэн үг. Тэгэхээр магадгүй танд ID-тэй холбоотой асуулт байх юм бол комент хийгээрэй. За би ерөнхийдөө бол дараагийн бичлэгээр хариулаад явъя. За бүр чадахгүй байгаа хүмүүс байх юм бол надад бас хэлээрэй. Би ганц нэг хүнд бол ID нэгээд өгч болно гэсэн үг. За тэгээд энэ аргыг утсан дээрч компьютер зэгж болно. Дараагийн гоё бичлэгээ бүгдээрээ уулзцгаая. iPhone гар утсан дээрээ Apple ID-гаа гаргах гэхээр